Манайхан бүгдээрээ сайхан амарцгаасан уу. Бүгдэнд нь эсний өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр бас та бүхэндээ эсний үгийг хуваалцаж үйлчлэх болсон доо. Маш их баяртай байна. За би өөрийн түүхээсээ та бүхэнд хуваалцъя. Өсвөр насныхаа. Тэгээд би өсвөр наснд байхдаа надад ямар хандлага байсан бэ гэхээр би өөр нэг хүмүүсийг одоо ингэж даган дуурайх одоо тийм хандлагатай байсан. Тэгээд тухайн үедээ би нэг ийм одоо хипхоп дуулдаг одоо нэг тийм дуучин маш их дууг нь сонсох дуртай. Тэгээд тэр дуучныхаа одоо бүх дууг нь сонсоод баг одоо тэр дуугаар нь баг амьсгалдаг байлаа шүү дээ. Тэр хүнийхээ одоо топ бэн болоод тэгээд хийж байгаа одоо хамаг үйлдэлийг нь одоо дуурайх гэж үзнэ. Тэгээд хамгийн эхлээд хувцалтаас нь эхэлнэ. Хувцалтыг нь дуурайгаал тий. Адилхан хувцлах гал. Тэгээд нөгөө үг хэллгүүдийг нь ч гэсэн дуурайгаал. Тэгээд амьдралын хэм маягаас хүртэл одоо суралцж байгаа. Өсний залтын хүртэл дуурайх гэж хичээж шүү дээ. Стайлын хүртэл дуурайх гал. Тэгээ манай ээж одоо надад байнга хэлдэг байсан. Чи одоо яах гэж ийм навсгар хувцас дандаа өмсдөг юм бэ гэж. Тэр хүний өмсдөг хувцсыг хүртэл дуурайгаад одоо нэг ийм хүлхгэр тийм хувцас одоо өмсдөг байсан байна. Тэгээ бас миний тэр сонсдог байсан дуучин ингээд хүзүүндээ юм шивэстэй хүн байдаг гэсэн байна. Тэгээд би чинь баг шивэс хэлэх л наагур юм болж байгаа юм чинь. Тэгээ нэг өдөр найзтайгаа байжгаад маа найз надад палмастраар тэр одоо доочны шивэсийг дөөрэж миний хүзүүн дээр зурж өгöd. Тэгээд андаа яаж ин гоё болж гинэ гэж. Гоё болж гинэ чамд өстө шивэс зохих юм байна шүү дээ. Битээр чи тэгээд. Ер нь бол тэ хэрэндээ тэр хүнийг ингэж чадгаараа дуурайх гэж одоо хичээгээд байгаа юм. Гэтэ жинхнээсээ шивэс хийлгэж бол болохгүй шүү дээ тий. Шивэс хийлгэх юм бол аав ээжээрээс алганы хамт авна. Тэрийг бол мэдээд байгаа тий. Тэгээ ирүүний шүл уун нэг баахан шүл уун шүү дээ тий. Тэрийгээ мэдээд яг шивэс хийлгэж чадахгүй байна. Тэгэхээр бид нэр өөрсдийн одоо хүндэлдэг одоо биширдэг эсвэл тэдгээр хүмүүсийг одоо даган дуурайх тийм одоо хандлагатай байдаг. Ялангуяа энэ өсвөр наснд тохиолддог л доо. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүд би хинбэ? Би хаанаас ирсэн бэ гэдэгтээ өөрийнхөө үн цэнийг илүү их хайж одоо тогтож явж идэг. Харин Христэд итгэгч хүмүүс бидний хувьд те амьдралынхаа туршид даган дуурайх, үлгэр жишээ авах ганцхан агуу нэгэн байдаг те. Тэр хэн блэ? Есүс. Яг зөв. Бидний эзэн Есүс Христ тийм ээ. Энэ дэлхийд Есүс Христээс агуу гэгдэх ямар ч зүйл дэлхий дээр байхгүй. Тэгэхээр бидний амьдралын эцсийн зорилго, төвлийн чухал нэн зорилго маань юу вэ гэхээр бид нэр Есүстэй одоо адилхан борлох энэ үн цэнтэй зорилго байна. Тиймээс би өнөөдөр эзний үгийг та бүхэнд Есүсийг дуурайцгаая гэсэн сэдвээр дамжуулахаар бас бэлдсэн байна. Тэгээд эхлээд хэдүүлэн хамтдаа эзний өмнө ирээд эзнээс хүч чадлыг гуй залбирцгаая те. Эзэн өнөөдөр бидэнд үгээ айлдах болтугай. Бид бүхэнтэй ярих болтугай. Эзэн Есүс танд бид баярлалаа. Тэгээд эзэн минь та өөрийн нэрэн дор энэ газар биднийг цуглуулсны төлөө танд талархъя. Өнөөдрийн эзэн минь онцгойлоод үгийн цагаа бид бүхэн танд өргөж байна. Эзэн тэгээ эндээс зааж байгаа анч бас үгийг хүлээж авч байгаа анч бид эзэн минь таны үгээр босгон байгуулагдаж таны үгээр үнээс суралцахад та бидэнд туслаач. Эзэн минь тэгээд ариун сүнс бурхан минь танаас бид гуйж байна. Та энэ газар ажиллаач. Та энэ газар хүн бүрийн зүрх сэтгэлд хүрээч. Эзэн минь бидний оюун бодлыг, бидний бие махбодыг, бидний сүнсийг та хүчрхжүүлэх болтугай. Их эзэн Есүс танд эхнээс нь дуусах хүртэл энэ цагаа даатхан таны агуу нэрээр бид хамтдаа залбирч байна. Аамен. За би Петр номоос өнөөдөр эзний үгийг бэлдсэн. Тэгээд та Петр, дагалдагч Петрийг мэдэх бах те. 1-2 дугаар Петр одоо номыг бичиж үлдээсэн байгаа. Тэгээд Петр бол Есүсийн одоо хамгийн хайртай шав байсан гэдгээр нь одоо Библиэлд тэмдэглэгдэж одоо үлдсэн байгаа. Тэгээд Есүст итгэхээс өмнө Петр болохоор загасчин байсан. Одоо Симон гэдэг нэртэй энгийн загасчин байжгаад харин Есүс түүнийг дагалдагчаа болгоод одоо түүнд Петр гэдэг одоо энэ нэрийг өгсөн байдаг. Тэгэхээр Есүс эзэн загалмай дээр цовдлогдоод тэрнээс хоошоо 30 гаруй жилийн дараа дагалдагч Петр яг энэ номыг өөрөө бичиж үлдээсэн байгаа.
тухайн үед Бага Азийн хойд нутгаар байдаг одоо тархсан одоо Юудэгээс хойд зүгийн хойд нутгаар гэсэн үг ойрхот орнуудын за тэрүүгээр Христийг хүлээж аваад удаагүй байгаа за Христэд итгэсэн тэдгээр харь үндэстэн тэр хүмүүст зориулж одоо энэ 1-2 дугаар Петр захидлыг бичсэн байгаа. Тэгээ тухайн үеийн итгэгчдийн хувьд нөхцөл байдал нь хавчлах зовлон донд байсан. Хүмүүс Христэд итгээд амьдралд нь өөрчлөлт гарч исэн. Одоо амьдралынхаа буруу хэв маягаас салаад амьдрал нь өөрчлөгдөж исэн, эрс өөрчлөлт гарч исэн. Харин тэр үед одоо тухайн нутгийн удирдагч тийм үү, зарим нэг бүлэг хүмүүс энэ өөрчлөлтөнд нь тэдгээр хүмүүсийн өөрчлөлтөнд дургүй байсан учраас тэднийг илт гадуурхаж одоо хавчиж исэн байгаа. Бидний дунд бас нэг ийм яриа байдаг шүү дээ, тий. Чи хизээ ийм байсан, ийм болцсон гэдэг ч юм уу, тий. Адилхан л ингээл одоо идж байгаа л амьдрдаг л байсан мэт тий. Чи хизээ ийм болцсон гэдэгтэй адилхан. Тэдний хандлага ийм байсан гэсэн. Тийм учраас тухайн үеийн итгэгч нарт одоо Петр яг энэ хавчлах зовлонтой нөхцөл байдал донд итгэгчдэд урам зориг өгөхийн тулд тэднэрт сануулах ёстой зүйлсийг сануулад та нар бол тий Бурхны эзэмшлийн ард түмэн шүү тий тэднийг зоригжуулаад харин үргэлжлүүлэн эзэн Есүс Христийг амьдралдаа харуулж бусдад үлгэр дуурайлал болж амьдраарай гэсэн одоо энэ ятгалыг хүргэсэн байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа Библиэс харцгаая. 1-р Петр номын 2-р бүлгийн 18-аас 25 дугаар хэсэг байгаа. 1-р Петр номын 2-р бүлгийн 18-аас 25. За та бүхэн гаргасан бол за Библиэсээ за утасныхаа аппликейшнтай нас утасныхаа аппликейшнаас дагуулад хараарай. Би эндээс дуудаж өгье. 1-р Петр 2-р бүлгийн 18-аас 25 дугаар хэсэг. За арын дэлгэцэн дээр бас гарах бах. За 18-аас эхлээд боолуудаа бүхий л хүндлэлээр зөвхөн сайн дүлгөөн төдийгүй бас гажууд эзэдэж захирагд. Учир нь хүн шудраг бусаар зовхдоо Бурхан танддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь нэгүсэл юм аа. Харин та нар нүгэл үлдэд цохиулаад төвчлээж үүнд ямар гавьяа байх билээ. Харин та нар зүвийг үлдээд зовхдоо үүнийг хүлцэн төвчвөл энэ нь Бурханы нэгүсэл юм аа. Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үлдээгүй аманд нь мэх худал байгаагүй. Тэр зүхэгдэж байхдаа хариуд нь зүхээгүй. Тэр зовн тарчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа. Биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ өрсөн. Учир нь та нар түүний шархаар идэгдсэн билээ. Учир нь та нар хонь мэд төөрсөөр байсан боловч идүүгээ хончин буюу сэтгэлийнхээ харгалзагчид буцаж ирвэ. За хэдүүлээ 18 дугаар ишлэлээс харах юм бол за эхлэхдээ юу гэж эхэлж байгаа вэ гэхлээр боолуудаа гэж эхэлсэн байна. Тэгэхээр тухайн цаг үед бол боолын нийгэмтэй байсан цаг үе. За боол хүн гэж ямар хүн бэ гэхлээр одоо өөрийн гэсэн ямар ч бүрэн эрх чөлөөгүй тийм хүн байсан байгаа. Тэгэхээр одоо ямар нэгэн тухайн эзнийхээ л одоо бүрэн эрх мэдэлд ор байдаг. Одоо эзнийхээ одоо өмч хөрөнгө мэд тооцогддог байсан. Тухайн үед одоо боолын худалдаа байсан, боолыг зардаг байсан, сольдог байсан. Тэгэхээр ер нь бол боол хүн гэж ямар хүнийг хэлж байгаа вэ гэхлээр ер нь өмч хөрөнгөтэй адилхан дүүцгүүд хэмжээний одоо тийм үнцэнтэй хүн байсан гэсэн. Тухайн нийгэмдээ тэгж ойлгогдчихсэн. Харин энд Петр боолуудаа гэж бичгтээ яг энэ утгаар нь ашиглаж бичээгүй. Ямар утгаар ашигласан бэ гэхлээр зарц үйлчлэгч гэсэн утгаар энэ дээр бичсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол та нар тий Христийн боол болсон шүү. Аль хэдийн Бурханд харилагдсан шүү. Та нар Бурханы үйлчлэгч нар шүү, зарц нар шүү гэсэн утгаар энэ дээр оруулж өгсөн байгаа. Тэгээ өргөжлүүлээд харах юм бол энэ хэсэг дээр зөвхөн сайн төдийгүй бас тий гажууд эзэдээ захирагдаарай гэсэн байна. За сайн эзэдгээд харах юм бол мэдээж одоо маш сайхан ааш завартай одоо тэдгээр хүмүүсийг хэлж байгаа бах. Одоо боолдоо хүнлэг ёсоор харьцдаг, хүн ёсоор ханддаг тий одоо илдэг дүлгөөн зан гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр сонирхолтой ингээ харах юм бол энд хэлэхдээ зөвхөн сайн биш ээ. Гажууд эзэдээ захирагдаарай гэсэн байгаа даа. Тэгэхээр гажууд эзэд гэдэг нь саяныхаасаа эсрэг утгатай гэсэн үг. Тэ одоо ёс бус аргаар бусдыг захирдаг, одоо муухай
зан авиртай, ёс зүйгүй тэ одоо нөгөө буруу төлөвсөн одоо тэдгээр хүмүүсийн тухай ярьж байгаа гэсэн үг. Одоо хууль дүрмийг одоо үл хаашаадаг ч юм уу тэ ямар нэг юмыг баримталдаггүй, захирагдах дурггүй гэсэн үг. Тэгвэл өнөөдөр бидний хувьд бол яг энэ боолын нийгэмд амьдраагүй яг ийм цаг үед амьдарч байгаа. Харин бидний дээр Бурханаас одоо томилогдсон одоо тэдгээр эрх мэдэл бүхий эрх мэдэлтэй хүмүүс байгаа. Одоо нийгмийн төлбөр дээр ажил хийж байгаа бол одоо бид нар одоо захирагдах ёстой, хүндлэгдэх ёстой эрх мэдэлтэй одоо ажлын захиралч байд юм уу? За айл эсвэл сүм чуулганы хувьд харах юм бол бидний дээр байгаа пастор нар байна. За ахлагч бидний өмнө явж байгаа ахлагч удирдагч нар байна. Тэгэхээр Библиэлд эрх мэдлийн тухай Эфес номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр одоо энэ талаар ингэж хэлсэн байна. Эфес номын 1-р бүлгийн 20-22 дугаар ишлэлдэр тэрээр Христ дотор инэл хүчээр нөлөөлж түүнийг үхсдээ самлуулад Тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол, түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх альва нэрээс ч дээгүүр болгожээ. Бурхан бүх юмсыг түүний хөлд ор захируулж түүнийг чуулганд бүх юмсийн дээрх тэргүүн болгож өгвөө гэсэн. Тэгэхээр энэ хэсгээс харах юм бол юу гэж байгаа вэ гэхээр бүх эрх мэдэл Есүсийн хөлд ор буюу түүний хяналтанд ор байдаг гэдэг тухай ярьж байгаа. Бүх эрх мэдэл гэдэгт юу багтах вэ? Улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс багтах болов уу? Та нар юу гэж бодож байна? Мэдээж хэрэг бүх гэдэгт одоо хүний бий болгосон тэдгээр бүхий л бүтцүүд орж байгаа тийм ээ. Улс төр, засаг захиргаа, за одоо хууль хүчний байгууллагууд, эмнэлгийн байгууллагууд ч юм уу. Одоо ингээд бүхэл тэр бүтцүүд орж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бодохдоо заримдаа зарим эрх мэдэлтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрч чаддгүй тийм ээ. Бид нар яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэдгийг өөрийнхөө зүгээс л тайлбарлах баг. Тэ? Гэхдээ өнөөдөр тэр хүмүүсийг ямар арга замаар тэр эрх мэдэл тэр байр суурьнд хүрснийг бид нар яг үүндээ сайн мэдэхгүй. Харин бидний мэдэх зүйл нь юу вэ гэвэл Есүст бүх эрх мэдлийг захирж байгаа гэсэн одоо бүгдийг харж байгаа Есүс бүгдийг өөрийн бүрэн хяналтандаа байлгаж байгаа гэсэн энэ итгэл байна. Тэгэхээр Бурхан биднийг өөрсдөд маань зөвхөн сайн ханддаг тэдгээр хүмүүст захирагдахаас гадна бидний дээр байгаа томилогдсон захирагдах ёстой, хүндлэгдэх ёстой тэдгээр бүх эрх мэдэлтэй хүмүүст захирагдаасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ нь бол Бурханы хүсэл ахны. Гэхдээ бид нар энд нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Бид нар Бурхан захирагдах хэрэгтэй. Бас давхар эрх мэдэл захирагдах хэрэгтэй. Харин бид нар Бурхан захирагдахгүй байж эрх мэдэл захирагдаж болохгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өөрөөр хэлэх юм бол бид нар эрх мэдэл захирагдж байна гэд бид нар гим нүглийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг бас биш. Тэгэхээр энд одоо итгэлийн баатар Даниэлийн жишээ бидэнд байна. Одоо Даниэл ямар хүн байсан бэ гэхээр та хэд мэдэх бах. Даниэл өдөрт өвдөг сөгдөж өдөрт 3 удаа Бурханы өмнө ирээд одоо өвдөг сөгдөж залбирдаг тийм итгэлийн хүн байсан. Харин түүнийг унгаахын тулд одоо хэсэг бүлэг хүмүүс түүний эсрэг ховилдаад одоо төлөвлөгөө зохиогоод 30 хоногийн турш Персийн хаанаас өөр ямар ч одоо хүнд эсвэл бурханд залбирахыг нь хориглосон байгаа. Хэрвээ хин нэгэн 30 хоногийн турш бурханд залбирсан байх юм бол одоо тэр хүнийг арслангийн нүхэнд хайна гэсэн тийм шийдвэр гаргаж байгаа. Арслангийн нүхэнд хайна гэдэг чинь ер нь бол цаадалнаа л гэдэгтэй адилхан. Арслан бариулна гэдэгтэй. Тэгэхээр Даниэл харин ямар сонголт хийсэн бэ гэхээр Даниэлийн сонголт нь хүмүүс таацуулах биш, харин бурхан таацуулахыг сонгосон байдаг. Өдөрт 3 удаа залбирдгаараа л эсний өмнө ирээд залбирсан байдаг. Харин үүний дараа юу болсон гэхээр мэдээж Даниэлийг тэдгээр хүмүүс мэдсэн. За тэгээд арслангийн нүхэнд хайсан байдаг. Гэхдээ хамгийн гайхалтай нь бурхан түүнийг одоо гайхамшигар арслангийн нүхнээс түүнийг хамгаалж аварсан байдаг. Тэгэхээр бид нар бурханаас тогтоож өгсөн тэдгээр эрх мэдэлтэй хүмүүст захирагдах хэрэгтэй. Гэтэ бас эрх мэдэл захирагж гинэ гэд бид нар бас өөрсдийн амьдралдаа хизээч хүлээн зөвшөөрөх ёсгүй байх ёсгүй. Тэдгээр бас одоо гим нүглүүдийг хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг тухайн дээр ярьж байгаа. За хэдүүлээ үргэлжлүүлээд 19 дугаар ишлэгийг гаргая. За би эндээс уншаад өгье. Учир нь хүн шудраг бусаар зовхдоо бурхан танддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь нэгүсэл юм аа. Энд нэг сонирхолтой үг байна шудраг бусаар зовх гэдэг үг байна. Шудраг бусаар зовх.
Энэ үг яг юу гэсэн утгатай юм бол тийм ээ. Шудраг бусаар зовох гэдэг нь нэг эсэндөө хийгээгүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл би ямар ч буруу зүйл хийгээгүй байсан тий. Гэхдээ би өөрөө буруутгал амсах тухай яриад байгаа. Гэтэ яг үүндээ ингээд тий одоо шудраг бусаар зовж явахдаа одоо ингээд төвчээртэй байна гэдэг нь бол яг үнэхээр амаргүй зүйл байх тийм ээ. Яаж ч зүг зүгээр байжснаар хийгээгүй зүйлийнхээ төлөө буруутгал амсна гэдэг чинь хэцүү өстэй. Тэгэхээр энд юунаас болж одоо төвчээртэй байгаарэ гэсэн байна вэ гэхээр бурхан танддаг мэс чанарынхаа улмаас гэсэн байна. Тэгэхээр энэ тэ бурханыг таньж мэдсэн ухамсараасаа тэ бурхан намайг харж байгаа гэсэн тэр одоо хандлагыг биднэрт хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл тэ бурхантай хүнийхэн хувьд шудраг бусаар зовхдоо та нар төвчээртэй байгаарэ гэж чадсан байна. Тэ магадгүй тэ өшөө авах боломж байсан ч бурханы тухай бодож одоо уучлахыг сонгох. Тэ тэгээд үргэлжлүүлээд харах юм бол төвчээртэй байх юм бол энэ нь нэгүсэл юм гэсэн байна. Энд гарч байгаа нэгүсэл гэдэг үг нь яг Библийн ерөнхий хүрээнд гардаг нэгүсэл гэдэг үгнээс жоохон арай өөр утгатай. Хэрвээ бид нар Библийн ерөнхий хүрээнд гарч байгаа нэгүсэл гэдэг үгийн талаар харах юм бол нэг өсөндөө бид нар хүртэх ёсгүй зүйлээ хүртсэн гэдэг тухай хэлж байгаа. Бид нар тэгээ авралыг авах зохисгүй байсан бидний хүн нэг бүртээ одоо хангалттай тэр аимшигтай мөнхийн тамд орох байсан. Харин бурхан биднийг одоо өршөөж нэгүүлсэж биднэрт одоо энэ авралыг өгсөн гэдэг тухай гардаг. Харин яг энэ дээр гарч байгаа нэгүсэл гэдэг үгийг харах юм бол тааламжтай, сайшаалтай гэдэг тийм утгыг илэрхийлж байгаа. Хэрвээ бид нар энэ нэгүсэл гэдэг үгийг тааламжтай, сайшаалтай гэж унших юм бол биднэрт улам илүү их ойлгомжтой болж эхэлнэ. Тэгэхээр учир нь хүн шудраг бусаар зовхдоо бурхан танддаг мэс чанарынхаа улмаас төвчих юм бол энэ нь тааламжтай юм а гэж байгаа. Тэгэхээр илүү их ойлгомжтой болж байгаа. Энэ нь бурханы өмнө тааламжтай гэсэн утгыг илэрхийлж байгаа. 20 дугаар ишлэл дээрээс харах юм бол улам илүү их тодорхой байгаа. Хэдүүлээ 20 дугаар ишлэлийг харцгаая. Хэрв та нар нүгэл үлдэж цохиулаад твцсэн бол үүнд ямар гавьяа байх билээ гэсэн байна. Өөрийнхөө хийсэн гим нүглийнхаа үр дагавраас болоод хэрвээ тэгээ зовж байхдаа твчж байгаа бол үүнд чинь их сайрхадах юм байхгүй гэж байгаа. Тэгээ бид нар нэг ярьдаг штеп. Чи ямар гавьяа байгуулсан уу гэдэгтэй адилхан гэсэн үг. Тэ. Харин та нар зүгийг үлдээд тэ зөв зүйлийн төлөө зовхдоо үүнийг хүлцэн твчвэл энэ нь жинхэнэ бурхны өмнө тааламжтай бөгөөд нэгүсэл юм а гэж байгаа юм. Зөв зүйлийн төлөө твчээр гаргаж чадах юм бол энэ нь жинхэнэ тэ бурхны өмнө жинхэнэ гавьяа шүү гэж хэлсэн байна. Нэгэн Африк одоо тосгон байж л тэ. Тэгээд Африкт байдаг тосгон. Тэнд одоо илгээлтийн эзэд очоод сайн мэдээ тараагаад тэдэнд очоод ингээ үйлчлэхээр болсон байгаа. Тэгээд илгээлтийн эзэд очоод тэнд сайн мэдээ тараагаад үйлчилж явах явцаанд хүмүүс Христийг хүлээж авсан, одоо Христэд итгэжсэн. Гэхдээ одоо тухайн нэг Африк тосгоны иргэдэд одоо ганцхан сул тал байсан гинэ. Тэр нь юу байсан гэхээр тэд нэр самар иддэг нэг тийм сул талтай байсан гинэ. Дандаа самар иддэг. Самар идсээр байгаа тэр нь одоо тэгээд амьдралынх нь одоо хэм маяг болцсон гэсэн үг. Хүмүүс Есүст итгэжсэн, Есүсийг хүлээж авч ирсэн. Гэхдээ нэг л зүйлээ болохгүй байсан гинэ. Тэр нөгөө нэг самар идэхээ зогсоохгүй байсан. Тэгээд самар одоо бид нар нөгөө самар иддэг штэ, чөмж иддэг. Одоо тэрнтэй л адилхан самар ах. Тэгээ ер нь бол самар идэхээр биднээс маш их одоо юм цаг зав шаарддаг штэ тий. Тэгэхээр тухайн иргэд нь болохоор самараас болоод ер нь бол жоохон залхуу байсан байгаа. Тий. Самар идээл ер нь бол самар байнга самар идээл иждэг. Тэгээд энэ нөгөө нэг илгээлтийн эздийг зовоож исэн ингээд маш одоо зовлонтой асуудал байсан гинэ. Тэд нар ингээд яахаа мэдэхгүйсэн. Тэгээд самар идгээ ингээд та нар болоо гэд тэднийг хориглоод авах хэцүү. Шууд ингээд тас хориглоод хатуу хандаад авах хэцүү. Тэднэрт ингээд байнга сануулаад хилээд авах хэцүү. Тэгээ яахаа мэдэхгүй байжгаад тэд нар нэг сарын хугацаанд ингээд төвчгээр шийдвэр гаргасан гинэ. Тэгээд нэг сарын хугацаанд яасан бэ гэхээр эзний өмнө ирээд бүгдээрээ залбирсан байгаа. Юу залбирсан гэхээр тий одоо эзэн минь энэ хүмүүс ингээд танд итгэсэн ч гэсэн самраа итгэе зогсоохгүй байна. Бид нар одоо энд нь ямар арга хэмжээ авах вэ? Тэ ингээ хилээд авах хэцүү байна. Та өөрөө ойлгуулаач, та өөрөө яриач гэж хэлсэн байна. Тэгээд тэд нар ингээд бүтэн сар залбирсны дараа одоо нэг илгээлтийн эзэн дээр нэг Африк хүн гүйж ирсэн гинэ.
Тэгээ юу гэж хэлсэн гэхээр бурхан биднэрт нэг зүйл сануулад ах шиг байна гэсэн. Тэгээ илгээлтэй эзэн юу гэж хэлсэн гэхээр юу сануулж ийн гэдгсэн чинь самраал болоо гэдэг ах шиг байна гэсэн. Тэгэхээр бурхан эцэст нь тэр хүмүүстэй өөрөө ярьж хэлсэн байгаа. Тэгэхээр тэгээ илгээлтэй эцэст үнэхээр зөв зүйлийн төлөө төвчээр гаргасны эцэстээ одоо ийм үр дүнд хүрсэн байгаа. Хэрвээ илгээлтэй эцэстээ одоо төвчээрдээ хандаж чадаагүй байсан бол тэгээ ямар зүйл болох байсныг одоо сайн мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр 20 дугаар ишлэлээс харах юм бол энэ хэсгээр илүү одоо зөв зүйлийн төлөө зовлон амсахтай илүү их төвчээрдээ байх тухай гарч байгаа. Өнөөгийн нийгэмд яг одоогийн нийгэмд бид нэр итгэлээ тууштай сахиад одоо итгэлийн амьдралаар амьдрна гэдэг нь маш их одоо төвчээрийг шаардж байгаа юм зүйл болж байгаа. Одоо бид нар зөв зүйлийн төлөө төвчээрдээ байх, зөв зүйлийн төлөө зогсох хэрэгцээ шаардлага бидний амьдралд маш их гардаг гэсэн үг. Ялангуяа шудраг бус зүйлийн төлөө зогсох тийм ээ. Миний амьдрал ч гэсэн одоо иймэрхүү зүйлс тохиолж исэн. Одоо авилах хэл ахуул ч юм уу те. Та хэд ч гэсэн одоо иймэрхүү зүйл тохиолж исэн байж магадгүй. Бурханд үнэнч байх, тэгээ Бурханы өмнө зөвхт байхыг сонгох үед ихэнхдээ одоо итгэдэггүй хүмүүсийн хувьд ч юм уу одоо биднэрт ихэнхдээ дургу байдаг те. Бид нарыг жоохон гадуурхаж эхэлдэг. Харин яг Петр номон дээр энэ хэсгээр эзний үг юу гэж хэлж байгааг гэвэл тэ зөв зүйлийн төлөө зовлон амсахтаа төвчээрдээ байх юм бол тэ энэ нь Бурханы өмнө тааламжтай бөгөөд бидний тэ хүртэх ёстой жинхэнэ гавьяа шүү гэсэн байна. Тэгэхээр тухайн үеийн итгэгч нарыг харах юм бол тодорхой хэмжээгээр бас зовлон амсаж одоо гадуурхагдаж хавчигжсэн эндээс харагдаж байгаа. Тэгээ Христэд итгэлээс нь бол зарим хүмүүс хавчижсэн, за дарамтлажсэн. Тэгээ харин энэ үед Петр тэгээ та нар бурхантай хүмүүс шүү. Харин тэгээ бурхныг таньж мэдсэн ухамсараасаа тэгээ бурхантай хүнийхээ хувьд тэгээ зөв зүйлийн төлөө зовлон амсахтаа төвчээрдээ байх юм бол энэ нь жинхэнэ бурхны өмнө тааламжтай зүйл шүү гэж урамшуулж хэлсэн байна. Хэрвээ энэ нэгэн бас надаас асууж магадгүй л дээ тий асууж болох юм. Ер нь зөв зүйлийн төлөө тий одоо зовлон амсахтаа яагаад заавал төвчээрдээ байх ёстой юм бэ гэж тий. За аль эсвэл тий яагаад одоо зөвхөн сайн төдийгүй гажууд гэж нэрлэгдэж байгаа тэр бүх эрх мэдэлтэй хүмүүст бид нар захирагдах ёстой юм бэ гэж. Ингээд яг үүний хариулт олгоод ингээ харах юм бол 21-ээс 25 дугаар ишлэлийн хооронд бичсэн байгаа. Яагаад гэвэлгээд энд юу хэний тухай ярьж юм гэвэл Есүсийн тухай ярьж байгаа. Яагаад гэвэл Есүс ч гэсэн та нарын төлөө идэх ёсгүй зовлон эдэлсэн шүү дээ гэдэг тухай гарч байгаа. Хэдүүлээ 22 дугаар ишлэл болон 23 дугаар ишлэлийг хамтдаа харцгаая. Тэр нүгэл үлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй. Тэр зүхэгдэж байхдаа хариуд нь зүхээгүй. Тэр зовн тарчилж байхдаа занл хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа гэж. Энэ Есүсийн тухай ярьж байгаа. Есүс ямар ч нүгэлгүй нэгэн байсан. Есүст ямар ч гин зэм байхгүйсэн гэсэн үг. Ямар ч хар толгой байхгүй. Есүс ямар ч зүйлийг одоо буруу хийгээгүй байсан гэсэн үг. Түүнд цовдлогдох ямар ч шалтгаан байхгүй. Тухайн үед ямар хүмүүсийг цовдолдог байсан бэ гэхээр маш хүнд хэрцгий, онц ноцтой гимт хэрэг үйлддэг байсан тэдгэр хүмүүсийг л загалмаа дээр цовдолдог байсан. Одоо Ромын эсрэг улс төрийн бослог гаргасан төрийн эргэлт хийх гэж байгаа хүмүүсийг ч юм уу. За эсвэл хүү амны хэрэг хийсэн, эсвэл хулгай дээрэм хийсэн хүмүүсийг ч юм уу те. Тэдгээр хүмүүсийг загалмаа дээр одоо цовдолдог байсан гэсэн. Тэгэхээр загалмаа дээр цовдлогдно гэдэг нь өөрөө маш хэрцгий бөгөөд аимшигтай ял тухайн үе. Зүгээр нэг ингээд цаазалчих тийм цаазын ял энэ бол биш. Яаж байгаа вэ гэхээр олон цагийн турш одоо тэр модон дээр те зовлон идлүүлэх тарчлах тий маш их зовоох тийм шийтгэл байдаг. Бас нөгөө талаар ингээ харах юм бол зөвхөн тэнд байлгаа зогсохгүй олны өмнө бас ингээд гутамшиг болгож одоо ичгүүрт оруулдаг. Одоо ийм аимшигтай байсан. Тэгэхээр Есүс ямар ч гим нүгэлгүй байсан байж гэхдээ зовлон тэр бас төвчиж амссан юм аа. Тэгээ Есүс хүлээж авах хүсгүй байсан тэр зовлон төвцсөн юм аа. Есүс загалмайн зовлон төвчиж байхдаа Есүс загалмай зовдлогдож байхдаа тэгээ занл хийлээгүй тэр мууг бас муугаар хариулаагүй. Яг үнэндээ Есүсийг харах юм бол загалмай зовдлогдох ямар ч одоо шалтгаан байхгүйсэн. Гэхдээ Есүс та бидний төлөө бидний өмнөөс хэлэх ёстой байсан тэр аимшигтай шийтгэлийг загалмаа дээр хэлсэн юм аа. Өнөөдрийн биднийг
бэлгсэн амьтаа байхын тулд Есүс Христ 2000 жилийн өмнө дэлхий дээр ирээд тэгээ хүмүүн төрлөختний дунд өөрийн биеэр амьдраад амьдарч байхдаа тэр бүх засаг захиргаа, бүх эрх мэдлүүдэд захирагдаад хуулийг биелүүлээд тэгээд өнөөдрийн бидний яг аврагдсан байгаа энэ хүмүүсийг харж тэгээд тэр загалмаа дээр өөрийгөө золиос болгон өргөсөн юм аа. Тэгэхээр хэрвээ та магадгүй зөв зүйлийн төлөө шудраг бусаар зовлон амсаж байгаа бол та яг энэ үедээ Есүсийг санаарай гэж би таныг урамшуулахыг хүсэж байна. Яагаад гэвэл Есүс ч гэсэн яг үнэндээ загалмайн зовлон амсах эсгүй байсан. Гэвч та бидний төлөө Есүс Христ загалмайн зовлон туулсан юм аа. Тийм учраас таныг би Есүсийг санаарай гэж хүсэж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдрийн бидэнд ирсэн эзний үгийг хамтдаа дүгнцгээе. Тэгээд Есүсийг дуурайцгаая гэсэн сэдв байгаа. Тэгээд энд дотор 3 чухал зүйлийн талаар яригдж байгаа. Эхнийхийг нь харах юм бол зөвхөн сайн эзэдтэй төдийгүй гажууд эзэдтэй захирагдаарай. Энэ дээр Бурханаас тогтоож өгсөн бидний дээр байгаа эрх мэдэл бүхий тэдгээр бүхий л хүмүүст захирагдаарай гэсэн санаа явж байгаа. Эрх мэдлүүдэд бас бид нэр захирагч гинэ гэд гим нүглийг бас хүлээн зөвшөөрч болохгүй маа гэж. Тэгээ хоёр дахь чухал зүйлийг бүгдээрээ харцгаая. Энэ дээр болохоор зөв зүйлийн төлөө зовлон амсахдаа төвчээртэй байгаарай гэдэг тухай ярьж байгаа тийм. Тэгээ Бурханыг таньж мэдсэн ухамсарынхаа улмаас Бурхантай хүнийхээ хувьд та төвчээртэй байгаараа. Хэрвээ төвчих юм бол энэ нь Бурханы өмнө жинхэнэ тааламжтай зүйл шүү гэж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд яагаад ингэх ёстой вэ гэдэг дээр энэ дээр Есүсийн тухай ярьж байгаа. Есүс учир нь Есүс идэх ёсгүй байсан тэр шийтгэлийг загалмай дээр эдэлсэн юм аа. Энэ нь өнөөдрийн биднэрт Есүсийн явсан зам түүний түүх биднэрт үлгэр дуурайлал болж бас үлдсэн байна. Тийм учраас бүгдээрээ ах дүүсээ ирэх өдрүүдэд ч гэсэн хэдүүлээ эзэн Есүсийг үлгэр дуурайл болж харан харуулж Есүсийг дуурайж амьдарцгаая.